Үйлчлэлтийн бэлтгэл байдал бол ерөнхийдөө хадны жилийн хувьд бол 90.1% хангагдсан байгаа. За Хэнтэй аймгийн нутагт бол 6.2 сая мал буюу одоо 12 мянган малчтын маань өвлжөхөөр ийм тооцоол байгаа. Ерөнхийдөө бол яг өвлжид хаварчлахын бид нар бас нөгөө бэлчээрийн даацыг судалгаа хийдэг. Ерөнхийдөө бол Хэнтэй аймгийн хувьд бол нэг 40 гаруй % нь бэлчээрийн даац хэтэрсэн гэсэн юм судалгаа байна. Энэ бол ямар ч нэгэр малын тоо толгой өссөнтэй холбоотой. За Хэнтэй аймгийн хувьд бол 4.9 сая толгой малтай. За үүнээс шалтгаалж бол бас яг малын тоо толгой өсч байгаа шалтгааныг бол бид нар бас нэг талаас махны үн бараг 10 жилийнхээ өмнөх үнэтэй ойролцоотой байгаа. Тэгэхээр одоо малын чанар биш, малын тоо толгой дээр бас малч маань илүү анхаарч байна гэсэн юм бодлоо. Тэгэхээр бас бодлогын яамны хувьд бол бас энэ малын махны үн болон малын гадагш нь гарах, малаа эрүүлжүүлэх тал дээр бодлогын хувьд бас нэг талд нь шийд гаргахгүй л ер нь дараагийн 4-5 жилийн дараа ч 10 жилийн дараа бол бэлчээр гэдэг асуудал бол хүнд байдалд орох ийм нөхцөл байдал үүсэж байна л гэж үзэж байгаа. Хэнтэй аймгийн хувьд бол сүүлийн 3 жил уламжлах сайхан байсан. Задлан дижил бол хангалттай авч байгаа. Гэхдээ өвөл бол гайгүй өнтөө өнгөрөөд хавар хамгийн хэцүү үе байдаг малчтын хувьд. Хаврын урт хугацаанд мал их ядардаг. Энэ үед бол хорогдол нэлээд гардаг. Тэгэхээр бидний хувьд бол хаварчил дээр бас нэлээд анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Авс аймгийн хувьд өвлөлтийн бэлтгэлийг хангах ажлыг бас усан онцгой хамсаас өгсөн заавар зөвлөмж өнсгөдөж байгаа сайдын тушаал заавруудыг хамтраад одоо бэлтгэл ажлаа хангаа явуулж байгаа. Усан аймгийн өвлжилт хавралчлалтын одоо нөхцөл байдлыг одоо журмын дагуу одоо үнэлсэн байж байгаа эрсдлийн үнэлгээ хийдэг журам гэж байгаа. Энэ журмын дагуу одоо сангийн тогтоолд батлагдсан энэ журмын дагуу үнэлгээ хийгээд үзэхэд 8.2 буюу нэлийн өндөр эрсдэлтэй гэсэн ийм нөхцөл байдал гарсан. Энэ ямар шалтгаантай байна вэ гэвэл өнгөрсөн одоо 100 мал бол одоо зуншлах муу байсан өсний гарц байгааснтай холбоотойгоор нийт нутагт хаяараа ийм гарсан байж байгаа. За энэ нөхцөл байдалд тохируулаад одоо бид нар бас нийт нутгийнх нь одоо 50% нь бол нэн одоо хүнд одоо өвлөлт хавралцтай хувьд 40% нь дунд зэрэг 10% нь бол бага эрсдэлтэй гэсэн ийм ганцуудын эрсдэл бол гарсан байж байгаа. Эндээ тохируулаад одоо бид нар бэлтгэл ажлыг хангаад явж байна. За энэний хүрээнд бас зарим одоо зэрэгэлдээ архангаа, завхан, ховд гээд бусад аймгийн нутг руу бас нэлээдгүй тооны малчин өрх бол бас шилжин суурьсан байж байгаа. Нэгс аймгийн удирдлагуудаа яриад зохицуулсан. Өөрийнхөө аймгийн одоо бусад сумын нутгууд гэд байдаг. Арай харьцангуй байгаа дунд зэргийн болно. Бага эрсдэлтэй байгаа газарлуудаа бас нэлээд олон одоо жишээлбэл 443 өрхийн 265 мянган толгой малыг одоо байршуулад нүүлгэн шилжүүлээд байж байгаа. Өнөөдөр барьж байгаа журмынхаа хүрээнд малчид өөрсдөө бэлтгэх ёстой өвстэй жилийнхаа нийт 93.8% бэлтгэсэн гэсэн ийм статистик тоо мэдээ байж байгаа. Аймаг нөөцөө бас 100% бэлтгэсэн. Сумдын нөөц гэж басаад гэсэн модод бас нөөц байдаг. Нөөц зайлшгүй одоо аюулгүй байдлыг хангах хэвээр нөөцийнхаа 71.7%-ийг ийм бэлтгэсэн ийм байдалтай бол одоо явж байгаа. Говьсмөр аймгийн хувьд өвлөлтийн бэлтгэл ажил бол ер нь 90 гаруй хувьтайгаар бол бэлтгэгдсэн байгаа. Эрсдлийн үнэлгээгээр бол харьцангуй одоо 2022-23 оны өвөл хаврыг бол давах одоо хүчин чадал бол одоо сайтай бэлтгэл ажил сайн хангагдсан байгаа. За мах бэлтгэл дээр бол ер нь аймгийн хэмжээнд нэг 110 тонн мах бэлтгэх бэлтгэл ажлыг хангуулахаар ер нь хувийн хвшлэн болон иргэдэд мэдээлэл хүргэсэн байгаа. За нэг 560 орчим тонн мах агуулгах 9 одоо зойр байдаг. Энэ хэмжээнд бол одоо бэлтгэл ажлыг хангахаар иргэд болон аж ахуйн нэгжүүд бол мэдээлэл хүргүүлээд ажиллаж байна. Тэгээд Зохион аймаг өнгөрсөн жил 3.7 сая толгой малтай болсон. Нэг сая 300 гаруй мянган төл авч байгаа. Ингээд бодох юм бол нэг 5 сая орчим мянган толгой малтай байна. Манай аймгийн хувьд бол аймгийн нийт газар нутгийн 60 орчим хувь нь сарцсангуугаагүй 40% жоо гантай байсан. Энтэйгээ уялдуулаад аймаг зэтрэ 8 сар шийдвэр гаргаад өвлөлтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр сум орнот болоод албан газруудад хөвөрөг даалгавар гэдэг ажилласан байгаа. Өнөөдрийн байдлаар өвлөлтийн бэлтгэл ажлыг сарцсангуугаагүй хангагдсан байна. Тэр нүдэлд бас аймагаас нэлээдгүй мал явж байна. Нийтдээ одоо 100 гаруй мянган мал өнөөдрийн байдлаар 6 аймгийн нутагт дэвсгэрт өвлжиж одоо хаварч харан явагдсан байгаа.